Өнөөдөр Монголын нийгэм шударга өсрийг тогтоох тухай их сайн ярьж байна. Энэ их сайхан хэрэг. Авилгатай тэмцэж шударга өсрийг тогтоох гэдэг уул нь Монголын нийгэмд бүхэл хүмүүсийн одоо төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын өөрийнхөө хуулиар хөдлөсөн үүрэг хариуцлагыг хийх ёстой ажлууд байгаа. Монгол улсын ерөнхий прокурор өнөөдөр гишүүний бүр ихэд хөдөлгөөлөх асуудал ярьж байна. Энэ өөрийнхөө үүрэг хариуцлага ажил зөв хэрэг, сайн хэрэг. Монгол улсын засгийн газрын хувьд энэ бол гэмт хэргийг ярьж гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг нэг талаас хийдэг боловч энэ засгийн газрын хамгийн гол хийх ажил улс орныхоо эдийн засгийг сайжруулж гэмт хэргийн шалтгааныг байхгүй болох ёстой. Авилгагүй орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Монгол улсын улс төрч засгийн газрын гишүүн албан тушаалтнууд нь эрүүгийн хэрэг яриа явах юм. Гэхдээ энэ нийгэмд зөндөө асуудал байна. Монголын нийгэм чинь уул нь бол баг хүн ам цөөтэй асуудал нарийн яриул их тодорхой ийм нийгэм шүү дээ. Бид хэдхэн жилийн өмнө агарын бохирдлоо шийдэж л байсан шүү дээ. Өнөөдөр агарын бохирдол нь буцаад хэвээр болчихсон. Бид хэдхэн жилийн өмнө өсөлттэй эдийн засаг ярьж байсан шүү дээ. Өнөөдөр унсан эдийн засаг ярьж байна. Өнөөдөр нийгэмд хүмүүс бухимдаж байна. Одоо бидний бухимдлыг зүгээр л дүүлэнтэй эрүүгийн хэрэгээр тижиж шүү дээ. Тэгээ бид нар одоо юу болж ийн гэсэн чинь нийгэмдээ байгаа шийдэж чадахгүй байгаа үнийн өсөлт, эдийн засгийн хямрал гэсэн олон асуудлаа болж муу хавийг шорон суулгавал таарна гэдэг үгээр голоо зоож байна. Энэ бол улс төрчил. Би ийм учраас бол энэ өнөөдөр ингээл дагуулаад ээлжлээл ингээл цуулаад нэг дуйлантай авилгын хэрэг яриад байгааг улс төрийн шалтгаантай гэж харж байна. Үнэхээр тийм улс төрийн шалтгаан байгаагүй бол яагаад 7.3 тэрбум төгрөгийн эргийн тухай ерөөсөө ярихгүй алгалцсан. Өмнө гарсан олон дуйлантай авилгын хэрэгүүд хайчихсан.